Сайн байцгаана уу. Өнөөдөр би та бүхэнд нэгэн гайхамшигтай үйл хөдлөлийг танилцуулмаар байна. Энэ маань бол Сөүл Ариох County хотод байдаг нэгэн сайхан апартмент байнамаа. За хэдүүл эхлээд цэцэрлэгээр нь яваад үзчих. Цэцэрлэг нь ийм сайхан саравчтай, хүүхдийн ээлжтэй. За энэ дээр нь ийм сайхан монос тарьсан байна. Энэ бол үүрэл мод шиг харагдж байна. Тэгээд моднуудын тухайд ярил хуш харагдж байна. Гацуур харагдж байна. Ингээд хүүхэд тэр тоглоход хичнээн сайхан бакяард буюу цэцэрлэг байж байна. Ингээд энэгээр ингээд элс дөрвчүүл тэгэл боллоо. За зайсан дах Сөүл Reality хотхон. За цэцэрлэг нь бол иймэрхүү байна. Ийм сайхан одоо анзаарч байгаа бол тэнд гэрэлнүүд байна. Шүн бол маш сайхан харагдана. Одоо тарьсан гол бор энэ төргээ цэцгүүд бол одоо яг сайхан цэцэгтэй маш сайхан урагж байна. За гадна талдаа бол ийм. За энэ террас гэдэг. Террас талаас нь хэдүүл ороо явчих. За. За эндээс ливинг өрөн болон галзуух нь харагдаж байна. За хэдүүлээ тайлбар шууд ингэ сайхан тойроод явчих. За энд галзуух байна. Галзуухны меблүүд бол яг цэвэр модон меблүүд. Ингээд энэ доогоор ийм одоо техник доогоор ийм шүүгнүүдтэй. Тэгээд хөргөгч бэж, 100 хиншүү сорогч тоноглолууд бүрэн байгаа. За энэ бол нэг юугаа аяг тавга туяагаар ариутгахдаг төхөөрөмжийг харагдаж байна. За эндээс ингээд ливинг өрөөм маань галзуух талаас харагдаж байна. ертөнцийн зүгээр зүүн урагшаад харсан. Зүүн талдаа илүү юм ад. За ийм сайхан ливинг өрөөм. Энд ийм сайхан том камин зуухтай. Яг өвлийн нэг сайхан засмаас орсон үеэр энийг ингээ асаага суувал хичнээн сайхан. За энэ сайхан абжуур харагдаж байна. Энэ өрөөндөө бол яг таарсан. За хэдүүл эндээс ертөнцийн зүгээр урагшаа мастер бедрум руу оръё. За энэ бол мастер бедрум юм аа. Цэцэрлэг рүүгээ харсан цонхтой. Энд одоо яг өдрийн 12 цаг болж байна. Ямар ч тийм дуу чимээ орж ирж байгаа юм алга. Энэ зүүн талаас ямар ч дуу чимээ байхгүй. За энэ чинь аль болгон тэр үед байгаад байдгүй. Ийм сайхан AC байна. За телевизэртэй. За ингээд яг урд талдаа нэг балконд. Ингээд гудамж руу харсан. Гудамж руу ч явах яг шууд гадагшаа харсан. Та машин гадаа тавьчихвал эндээс харж болно. Эндээ бас л сайхан. За хэрвээ та тамиг татдаг бол юу гэдэг юм чинь нэг үнсний сав тавьж энийгээ онгойлгочоод нэг тайхан тамиг гэж болохоор. За ингээд мастер бейс өрөм буюу мастер угаалгын өрөөр орё. За энд ийм сайхан клозет байж байна. За энэ чинь одоо юу гэдэг хамгал костюм, занга, готол бүхэл юм айн чинь багтан замц центр.
Маш том зайтай. За ийшээ ингээд эмэгтэйчүүд зориулсан одоо сайхан тойл сандал жижигхэн шүүгэнүүд байна. За ингээд яг угаалгаар өрөөгөө ороо явчих. Энд ийм сайхан саун байна. Ингээд саунд дуртай хүн бол ингээд салаажгал ёстой нэг сайхан саунд авах юм. За тэнгуүтээ та өөрөө төсөлдөө ингээд саунаас та чакунцад дуртай биш усаад үргэжиж шууд ийшээ чихгүй зарга бараг л үсрээд орчин нэг жижиг хүүхдийн бассейн байгаа юм шиг л юм. За ингээд нүгээр ингээд тойл, тосгоор, шүүгэнүүд энэ өөрөө энэ угаалгын өрөөнд нэг за яг манай нэг хоёр өрөө жижигхэн байртай айлын нэг унтлагын өрөөнөөс л илүү том санагдаж байна. За энэ шүршүүр байна. Ингээд шүршүүр нь ингээд ийм суудл хийж өгсөн баг даа. Тэр чинь энийг ховор байдаг. За энэ сайхан. За эндээс агараа явчих. Мэдээж энэ чинь ноолтой. За нөгөө колоцо дээр дамжаад мастер бедрум дахин сануулгад урдаа балконтой миний хэлдэг нэг тамхины цэг гэдэг. За тэгээд зүүн талаасаа өглөө осоод өглөөний наранд сайхан цэцэрлэг өрөөгөө толдсон шүү дээ. За засал жимгэл бол ийм классик ийм цагаан гантик шаргал өнгөн дээр оруулж өгсөн байгаа. Ийм бор мебелтэй ийм уужуу зайд бол бор мебел бол маш сайхан зохицдог. За энэ дараа чи унтлагын өрөө нээж. Зүүн тийш харсан цонх те одоо яг 12 цаг болж байна. Тэгэхээр нар ингэж тусч байна. Энд бол өөрөө бол хаалсан тэр ямар ч юм болох юм. Маш сайхан жирийн температуртэй. Байна. За энэ чигээр коридорын нойл бас зочны нойл гэж хэлж болно. Энэ чинь баньтай. Ингээд энэ чинь сайхан тосгоор толтой ханы шүгөөтэй. За эндээс гарлаа. Одоо офис руу оръё. Офисын өрөө гэж хэлж болохоор энд нөгөө нэг гадна камеруудаа энэ харах энэ төр нэг компьютер одоо юу гэдэг техник өрөөж хэлж болно. Тэгээд чимээ шуугангоор нам гүмтэй ажлыг бол энэ бол маш сайхан тохирсон өрөө байна. Мөн цонхон зүүн тийш харсан. Энд ямар ч юм байна арилга. Үнэхээр алга. За ингээд гадаа өөдрөөгөө явж байна. Үүдний ханы шкафууд бүгд мотор хийгдсэн. Гадуур хувцасны дүлгөөд хилш ордно гэсэн үг. За үүдний тойл мэдээж хэрэг. Тэгээ бүр гаднаас орж ирэх гутлаа тайлах энд. Одоо үүдний манайхнаар бол гонх гэж ирдэг тийм байна. За ингээд гадагшаа гараа явчихна. За яг давхартаа бол юм хоёр хайлтай. Ингээд энэ ач гадаа үүднээс хамгийн гадаа үүдийг харагч. За ингээд энэ бол лифт. За дахин хэдүүлээ эхнээс нь гаднаас нь яваад ингээд үзье. За коридор.
офис. Гадаа backyard буюу цэцэрлэг байныг харагдаж байна. Ингээд коридорын 0-ээс илүү ариун цэврээр. За гол коридор маань хүүхдийн унтлагын өрөө гэж хэлж болохоор унтлагын өрөө энэ. За энэ гадаа цэцэрлэгмийн нослын юм сайхан харагдаж байна. Энэ тааз нь бол маш өндөр 3-5 байгаа. Уналтай таазан дээр бол нэг 2.85 төр үрж байна. За дахиад галзуух маань ийм сайхан цэлгэр. Тэр хэсэгтээ бол ямар одоо хоол унд байдгийн бүгдийг хийх боломжтой. Стаса ливинг рум маань харагдаж байна. Дахиад гадаад цэцэрлэг рүү гарсан. За дайнинг рум нь дахиад нэг харагдаж. За ингээд ишээ. Лондри буюу угаалгын өрөө. Гарчин нэг сайхан цохноттой. Энд нэг клозеттэй. За ливинг рум маань мастер бедрум маань дахиад хурдан харуулчих. За балкон. За ингээ клозет. Клозет гэдэг нь орог одоо манайх руу л. За саун маань харагдаж байна. Чакоза маань байна. За ингээд шүршүүр маань байна. Гайхамшигтай. За ингээд ливинг румнес маань гадагшаа цэцэрлэг маань ингэж харагдаж байна. Энд 2 сандал байгаа. Тэнд сарвч байна. За ингээд та төсөөлөд үзтээ жоох хүүхдүүд маань нүгээр тоглоод ингээд та өөрөө зуны сайхан ороо гадаанаа энэ найз нөхдөйгөө гэрэл хийдэг ч юм уу шар ариг шимсэн шиг сууж ивэл ямар сайхан таатай вэ гэд. За баярлалаа.